Эрх зүйн зарчмын ойлголт эрх зүйн мөн чанар нийгмийн ач холбогдолд үүний зарчмуудаар дамжин илэрнэ. Эрх зүйн хамгийн гол шинж чиглэлийг илэрхийлж харуулсан үзэл санааны нийлбэрийг эрх зүйн зарчим гэдэг. Эрх зүйн нийтлэг зам усны зарчим. Эрх зүйн хийдлийг шийдвэрлэх үед шүүгээс удирдлага болон хэрэгэлдэг эрх зүйн оюун санаа, шударга усны тухайн үзэл санааг хэлнэ. Зан заншлын ба уламжлалын эрх зүйн тогтолцоо эрх зүйн зарчим гэсэн ойлголт байхгүй боловч хэлбэр агуулгын хувьд эрх зүйн зарчмыг үзэж болохоор гол түгээмэл суурь үзэл санаанууд байдаг. Позитив эрх зүйн зарчим. Позитив эрх зүйн зарчим гэдэг нь эрх зүйн хэм хэмжээ эрх зүйн институт буюу салбар мөн тухайн улс орны эрх зүйн үндэсний тогтолцоо бүтээгдэх хэрэгжих хамгийн түгээмэл үзэл баримтлал юм. Позитив эрх зүйн зарчмыг түүний үйлчлэх хүрээгээр нь эрх зүйн ерөнхий зарчим, эрх зүйн салбар дундын зарчим, эрх зүйн салбарын зарчим гэж ангилна. Ерөнхий зарчим гэж эрх зүйн мөн чанар онцлог агуулгыг бүхэлдэн илэрхийлж эрх зүйн үндэсний тогтолцоог удирдлага болгодог хамгийн гол нийтлэг үзэл санаа юм. Позитив эрх зүйн хэм хэмжээ буюу хууль тогтоомжид шууд тусгасан нийтлэг үндслийг эрх зүйн позитив зарчим гэнэ. Эрх зүйн ерөнхий зарчимд шударгаас хууль дээдлэх энэргүйээс ардчилсаас эрх үүрэг нэгдэлтэй байх гин буруугийн төлөө хариуцлага хүлээх шүүхийн хамгаалалтын тэгшэрхийн зарчим орно. Эрх зүйн төрийн үйл ажиллагааны үндсэн арга хэрэгсэл учраас төрийн үйл ажиллагааны зарчим ба эрх зүйн зарчмууд нь нэгт холбоотой байдаг. Эрх зүйн ерөнхий зарчимд ардчилсан ёсны зарчим. Энэ зарчим нь демос ард түмэн кратос засаглал гэсэн утгатай грек гаралтай үг бөгөөд хүн ам иргэдийн нийтлэг хүсэл зориг хууль болон өргөмжлөгдөх тэднээс эрх зүйг санаачлах, батлах, мэдээлэл хэрэгжүүлэх ба хяналт тавин өргөн боломж бодит оролцоогоор тодорхойлогдно. Монгол улсын үндсэн хууль зааснаар Монгол улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлалан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Энэрэнгүй хүмүүнлэг ёсны зарчим. Энэ зарчим нь хоёр үндсэн зорилгыг агуулдаг бөгөөд нэг талаас хүний зам ёсны эрх чөлөөг хүндэтгэн хүнтэй хүмүүнлэг ёсоор хандах, аюулгүй орчинд амьдрах, аж төрөх хууль зүйн баталгааг бүрдүүлэх чиглэгдэнэ. Шударга ёсны зарчим. Энэ зарчим нь энэрэнгүй ёсны зарчимтай нэгт холбоотой. Эрх зүйн зам ёсоор шударга үнний илрэл байх ёстой. Энэ зарчмын мөн чанар нь нийгмийн харилцаанд оролцогчид хуулийн өмнө эрх тэгж байх явдлаар илэрнэ. Америкийн нэгдсэн улсын профессор Джон Нартон Муур эрх зүйг дээдлэх үндсэн дараах 5 зарчмыг тодорхойлсон байна. Нэгт ард түмний төлөө ард түмнэр удирдуулсан ард түмний засгийн газар, эрх мэдлийг хуваарлах, хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх хязгаарлалын уялдаа холбооны зарчим. Төлөөллийн арслал хувь хүмүүсийн эсрэг чиглэсэн засгийн газрын үйл ажиллагааг тодорхой журмаар бодитойгоор хязгаарлах. 4-т хязгаарлагдмал засгийн газар ба холбоот ёс. 5-т эрх зүйд хуулиудыг амьдралд хэрэгжүүлэх төв механизмын хувьд шүүхийн байгууллагын хараат бус тогтолцооны шүүхт таслах ажиллагаа. Эрх үүргийн нэгдэлтэй байх зарчим. Энэ зарчим нь хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх болон хүний зам ёсны эрх чөлөөг хүлээн зөвшөөрч сахиж хамгаалах нь төрийн үүрэг мөн гэсэн зүй тогтлоор тодорхойлогдно. Гин буруугийн төлөө хариуцлага хүлээх зарчим. Энэ зарчим нь нэг талаас нийгмийн төр иргэдэд хор аюул буюу гим хор учруулсан зан үйлдэл хариуцлага хүлээлгэх. Хариуцлага эргэлт буцалтгүй байх, нөгөө талаас гин буруугүй болон эрх зүйн хэм хэмжээнийг зөрчсөн ямар ч үйлдэл эсвүүлдэхгүй зөрчил тооцогдохгүй гэсэн агуулгаар тодорхойлогдно. Шүүхийн хамгаалтын зарчим. Шүүхийн хамгаалтын зарчим нь объектив, субъектив эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шүүхийн журмаар баталгаагаар илэрнэ.